Цаана уу? Налгачуудаа хайрт үгүй мэдшилгээ хүргэлт үргэлжилж байна. Хайртай хандаа маргааш тохиох төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Чи минь хамгийн мундаг хань, хамгийн мундаг аав шүү. Чамаараа үргэлж бахархдаг хэмээн гэргээ болон хөөхөн өөрийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг бид уламжлах гэж байна. Хамтдаа утсаар нь дуудаж хамгийн мундаг аав хайртай ханыг нь хачин гоёор баярлалцгаая. Бид нэгэн төрч нүртулан уучээ. Өнөөдөр чи ертөнцөд мэндэлсэн. Самана. За дүүн мэдчилгээнээс явж гинөө. Танд нэг гинтийн мэдчилгээ үргэлт мань үргэлжилж байна. Бид гадаа хүйтэн ч гэсэндээ сэтгэлд маш гоё дулаан мэдрэмж төрүүлэх гинтийн бэлгийг өөрчлөсөөр яг одоо Эрдэнэбек ахтай уулзаад байна. Энэ өдрийн минь төргий. Энэ өдрийн минь төргий. Яхаа өнөөдөр бол таны хувьд ямар нэгэн баярын өдөр биш. Тэгвэл тун удахгүй би хэдхэн цагийн дараа ахын маань төрсөн өдөр болох гэж байна. Хамгийн анхны мэдчилгээ, хамгийн анхны баярыг тань тохиолдуулж бид бэлэг аваад ирсэн байна. Яг одоо хоёуланг үзэж байгаа эрхэм хүмүүсийн нэрийн өмнөөс хорвоод мэндэлсэн хосгүй баяр төрсөн өдрийн минь төргий. За баярлалаа. Гинтийн бэлэг ирсэн байна. За. Энэс гэж бодож. Наад гэр бүлээс тохиож байна. Гэр бүлээ танилцуулах таны гэргийг хийн гэж хүн байдаг. Пүүжээ. За тэгэхээр та ер нь гэргийгээс л гэж бодож байна. Дүүгийнх нь гарт ийм гоё бэлэг байгаа. Тэгээд бас төрсөн өдрийн анхны бэлүү ирсэн байна. Тэгээд маш том даалгавартай ирсэн. Миний таньэр ирсэн зорилго бэлэг гэхээс илүү би нэг гоё захидлыг авсан. Түүнийг нь уншиж өгөхөр ирсэн учраас эхлээд та их гоё сансаасаа гэж хүсэж байна хаа. Эхнэр нь мөн үү эсвэл өөр хүн юм болов гэдэг тэр цаг тодорхой болох байхаа гэж бодож байна. Өрх гэрэмийн эзэн өнгөт орчлонгийн түшиг минь ээ. Өр зүрхний минь хайрын эзэн өмг түшиг болсон хань минь. Ямар азар би чамтай чи надтай учирсан юм бол доо. Хүмүүний орчлонгийн жаргал зуулан хамтдаа туулах хувь заяаны төргөр учирсан хань минь чи миний дэргэд байгаад үргэлж баярлаж явдаг юм шүү. Дутуу амьдралыг дүүрэн болгож дундуур бүхнийг гүйцэд болгохын төлөө хоёулаа хамтдаа хичээнэ хань минь. Энэ амьдрал сайхан юм аа. Хувь тавилан шагнаж бид хөөхөн хүүтэй болсон. Хоёулаа хөтлөлцөж хөөхөн хүүгийнхэн үрийнхээ төлөө хичээх болно. Хамгийн сайн хань, хамгийн мундаг аав байдагт баярлалаа. Чамдаа хязгааргүй хайртай шүү. Бас үргэлж талархаж бахархаж явдаг шүү гэсэн байна. Тэгэхээр өрх гэрийн бахархал болсон эрхэм аав, эрхэм хань танд удахгүй тохиох төрсөн өдрийн баярын мэндийг танд хүргэж гэргээ болон хүүгийн тань зүгээс илгээсэн их гоё бэлгийг гардуулъя. Баярын мэнд хүргэе. Хань минь чамдан би ямар хайртай гэж сананаа. Чамгүйгээр амьдрал гэж маргааш ах маань ажилтаа учраас гэргийн төрүүлээд хэн бүхнээс өмнө төрүүлж гинтийн бэлэг илгээсэн. Хамгийн гол нь бэлэг гэхээсээ илүү миний аха бодож явдаг үг дэндүү их байдаг. Хувь тавилан учруулсан дүргэлж талархаж явдгийг нүүр дүүрэн инээмсэглсэн нэгэн бүсгүй манай хамт олон сая дамжуулаад явсан. Одоо таны бичлэгийг бас онцгойлон гэргийн үзэж байгаа баха. Хэлэх үг байгаа болов сэтгэлээс. Чамд үнэхээр хайртай шүү. Өөр хэлээ даа. Баярлалаа. Тэгэхээр танд болон танай гэр бүлд аз жаргалыг хүсье миний аха. Хөөрхөн хүүд нь хайртай гэргийд нэрүүлэхийг хүсье. Удахгүй бас шинэ он болох гэж байна. Танай өрхөд аз жаргал сайн сайхан бүхнийг авчрах болтугай. Сайхан баярлалаа. Сайхан. наран жаргаж нас минь ойртохын цагт нацдын удлах хар минь юмда насыг наслаад жаргах